Сайн байцгаана уу? Намайг Шараагийн Утганжаа гэдэг. Би хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн кибернетикийн техник төгссөн. Одоо төрийн албанд бол 22 дахь жилдээ ажиллаж байна. Сайн байцгаана уу? Намайг Билгээ Еролт гэдэг. 2009 онд кибернетикийн техник эдийн засаг кибернетик мэргэжлээр төгссөн. За миний хувьд Хас банкнд 2011 оноос хойш нийтдээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа. За сайн байцгаана уу? Намайг Урмаа гэдэг. За би хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн бизнесийн сургуулийг 2009 онд эдийн засгийн кибернетик ангид төгссөн байгаа. Тэгээд сургуулаа төгсөөд 2009 оноос ахгуулаад Хаан банкнд одоо өдөө хүртэл ажиллаж байна. Сайн байцгаана уу? Намайг Понсон цагаагийн Наран Чимэг гэдэг. Би хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн бизнесийн сургуулийн эдийн засгийн математик загварчлалын мэргэжлэр 2009 онд төгссөн. За оюутан байх цагаасаа Tesco компанид ажилд ороод одоогор бол барилга бүтээн байгуулалт хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Tesco Properties Group-т ерөнхий нэгтлэн модогчоор ажиллаж байна. Манай мэргэжил бол одоо асуудлыг таамгаар биш бодит өгөгдөл дээр тулгуурлан шинжилж одоо бодит зөв шийдвэрийг гаргадгаараа бол онцлогтой мөн бүх төрлийн мэргэжлэлээр хөрвж ажиллах чадамжтай тийм мэргэжилтэнд төрдөг нь бол их ач холбогдолтой гэж боддог. Дэлхийн банкны судалгаагаар бизнесийн шинжээч мэргэжил нь бол топ 3-т багтсан байдаг. Нэг жишээлгээд одоо цахим шилжээн дээр ажиллах мэргэжил, хоёр дахь хиймэл оюун ухаан буюу дижитал шилжилтийн мэргэжил, гуравт нь болохоор бизнесийн шинжээч мэргэжил буюу өгөгдөлтөөр тулгуурлан шинжилээд хамгийн зөв шийдвэр гаргадаг мэргэжил нь бол багтсан байдаг. За эдийн засгийн математик загварчлал болон бизнесийн шинжээч мэргэжлийг сонгон суралцсанаар банкны салбар, даатгалын салбар, за үйл хөдлөх, за буцаагаад Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй төрийн албанд бол ажиллах бүрэн боломжтой, хөрвөх чадвар сайтай. За тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэл, за хандлагаас ерөнхийдөө шалтгаалсан байгаад байгаа. За тэгэхээр нийт тус мэргэжлийг сонгон суралцж байгаа оюутнууд болон за шинээр ийсэж байгаа оюутнуудаа за манай мэргэжлийг сонгож ажиллахад бол за ажлын байр бэлэн за ирээдүйд амьдралын баталгаа болно гэдгийг итгэлтэй хэлэхэд таатай байна. Бизнесийн шинжээч буюу эдийн засгийн математик загварчлалаар элсэн орохоор сонирхож байгаа нэг оюутан залуустай хандаад хэлэхэд уг мэргэжлийг бид нар эзэмшиж төгснөөр төрийн, хувийн хөгжлийн болон технологийн болон судалгааны маш олон компаниудад ажиллах одоо бүрэн боломжтой төгсдөг. Бид нар хөрөх чадвар маш өндөртэй. Иймээс одоо нөгөө бизнесийн байгууллагууд болон төрийн, хувийн хөгжлийн бүх байгууллагууд нь өнөө үед одоо маш олон дата мэдээллүүдээр ингээд ажилдаг. Тэр дата мэдээлэл дээрээ суурлаад үр ашигтай оногтой шийдэл гаргахад ингээд туслах одоо дата аналитик, бизнесийн шинжээч, математик загварчлал энэ ур чадваруудаа бид нэр ашиглаад маш олон боломж биднэрт бий болох учраас за энэ чиглэлээрээ бид нэр ажиллаад одоо амжилт гаргах боломж маш их байдаг. За эдийн засгийн математик загварчлал мэргэжил маань өгөгдөл дээр математик, эдийн засаг, технологиг хослуулан олон салбарт оновчтой шийдвэр гаргах чадвартай шинжээч мэргэжилтэн бэлтгэдэг онцлогтой байгаа. Тэгэхээр энэ мэргэжил маань өөрөө тоо ботхоос илүүтэй ирээдүйг тооцоолох, шийдвэрийг илүү ухаалгаар гаргах үндэс суурь болдгоо гэсэн үг. За миний хувьд бол энэ мэдлэг чадварууд өнөөгийн ажилд маань бодит дүн шинжилгээ хийх, удирдлагыг үнэн зөв мэдээлэлээр хангах, үр ашигтай шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо тэгээ энэ мэргэжлийг эзэмшээ төгсөж байгаа одоо оюутнуудаа бол одоо баяр хүргээд их амжилттай сураад одоо энэ мэргэжлэрээ ингээд цаашдаа сайхан ажиллаарай гэж хүсэж байна. Амьдралын гараагийг эхлэн 10 жилээ төгсөж байгаа дүү нартай баяр хүргэе. За манай мэргэжлийг сонгоорой. Бүгдэнд баярлалаа. Тэгэхээр та бүхэн маань уг мэргэжлээгээ сонгоод ажлын байран дээр гараад амжилт бүтээл дүүрээ ажиллах боломжтой учраас мэргэжлээ сонгоорой гэж уриалж байна. Манай сургуулийн эдийн засгийн математик загварчлал шинжээч мэргэжлэр элсэн суралцахыг урьж байна. Баярлалаа.